зөв мань чи ингээд ямар ч гоё ингээд зураг дараад бичлэг хийгээд хизээч 1000 лайк хүрж байгаа. Тэгвэл би зүгээр нэг юм нэг хатар талхнуутай нэг жоохоо өөцөх уутанд имээ маань бэлэг үлдэг яатсан. Тэгвэл тэрийг зүгээр ингээд нэг 40-50 минут яриа үзэх болгоо оруулахад 400 гаруй мянган үзсэн байгаа байхгүй. Хандлт нь 20,000 лайк майк гэдэг. Тэр хүнд нэг тийм тий ингийн юм тэгж амар гоё тусдаг байхгүй. Хит хичээгээгүй. Худлаа нэг загварж майк өгөөг. Манчин гэхдээ одоо чам зүрж байгаа жоох богинохоо түүх ярихаар юм. Миний яг хүний нэг юм зүүд идэг штеп. Нэг зүүд нэг ойлгомжгүй штеп гинт ингээл өөрчлөгдөөлөд. Яг тэр зүүд шиг миний ч амьдрал. Юу гэхээр миний одоо пэйж руу ороо харангууд хамгийн дээр нь байгаа малчин, цахилгаанчин, хөтлөгч, электрик гэдэг байхгүй. Тэр юу юм бэ гэхээр манчин яг малчин айл өгд. Яг нэг хөдөө 103 сар нэг хонь малаа хариулаад эмнийг дагаа унаал хоньныхаа араас унтаал өгдөг. Тийм л өгдөөс байхгүй. Тэгэл ингэж явсаар гал мэдээж 10 жил сураал хоёртон болно шүү дээ. Манай аав ээж хоёулаа малчин тийм боловсрал. Манай хамаатан дунд тийм боловсралтай хүн ч байхгүй. Асуу сургалагч хүн байхгүй. Тэгэл явж байгаа тухайн үед яг нэг юм хөдөөний хөлтөл ингэж боддог шүү дээ. За би эрэгтэй цагдаа болно, эмэгтэй багш болно, эмч болно тэгж л ярьдаг шүү дээ. Тэг яг намайг 12 дуурайг төгсөж байхад инженер гэдэг үг яг нэр тренд болж гарч ирсэн байхгүй. За эрэгтэй хүүхдүүд ерөөсөө инженер л болоод энэ инженерүүд өстө мондөг юм байна гэл. Тэгээ тийм ойлголттой байж байгаа л юугаа ч мэдгүй тэгэл цахилгааны инженер болъё гэл. Тэгэл математикээр яаш өгөөл хөдөөж хөх сургууль орж ирсэн байхгүй. Цахилгааны инженерээр. Тэгэл 4 жилийн хугацаанд сураад ямар ч сан сурах үед мэдээж гайг он сураалт төгсөн л. Тэгээ манай чинь тухайн үед 3 дугаар курст байхад London Agency гэдэг компани хөдөөж хөх сургуультай хамтарч ажилласан. Тэгээ миний хөдөөж хөх сургуульд орсон шалтгаан маань бас учиртай. Юу вэ гэхээр тухайн шүтээс рүү манай ах нараас мэдээж маш сайн орж ирсэн. Шүтээс рүү онцууд нь орж ирсэн. Тэгээ би ч гэсэн хичээлээ тийм ууч байгаагүй шүтээс рүү орох боломж байсан байхгүй. Тэгээ шүтээс рүү ороод манай ах нар зарим нь хаяацсан байхгүй. Тэгээ тэр дундаас би бодож байгаа шүү дээ. За бас нэг ээж аавынхаа сургуулийн төлбөрийг баахан мал хой зарвалж орчоод тэгээ сургуулаа хайчвал яана гэж айц төрж байгаа. Тэнгүүтлээ би хайц руу яагаад орсон бэхээр одоо шил зах дээр нэг ус байгаа шүү дээ. Нэг банока гэж ус юм уу те 500 төгрөгийн үнэлгээтэй байлаа гэж дээ. Хүсний дэлгүүр л очоо 1000 шүү дээ те. Тэгвэл одоо баар саунд очоо нэг 50,000. Нэг сонгоцны бодлоор 10,000 гэдэг ч юм уу те. Тэр усыг зүгээр ингээд элсэн зүйл дээр хатаж өгч байгаа хүнд авчиад гэх юм бол хитэн саяарч үнэлэгдэж болохоор тийм үнцэнтэй байгаа байхгүй. Тэр энэгээр юу хэлээд байгаа гэхээр хаан чамааг илүү өндөр үнэлж чинь тэр газараа байвал чи үнцэнтэй гэж. Тэр манчин шүтээс рүү орчингууд амар олон нэг акулууд байгаа шүү дээ. Тэр дундаас би дарагдаад гарч ирж чадахгүй гэж байна. Нэгдүгээр айдсан тэр. Хоёрдугаарт за би айс руу ороод үнэхээр мундаг өөрийгөө хичээж чадах юм. Тэр дундаас би лаг нь улаа гараад ирж магадгүй гэсэн тийм бодолтой байсан баг. Тэгээ хөдөөж хөх сургууль руу орсон ялгаагүй улсын сургууль. Тэгээ хайс руу орсон. Тэгээд яг тэр бодлоо маань ч гэсэн гайгүй биелээ олсон гэж бодож байгаа. Манайч шууд ороод 96 хүүхэдтэй ангийн дарга хийгээл гэсэн ангийн дарга болол гэсэн. Би ч хөдөө сумандаа 30 хүүхэдтэй анги байсан. Тэр 30 хүүхэдтэй газар ч ангийн дарга хийж үзээгүй. Би шин тэгээд ширээний дарга гэж өөрийгөө одоо тоглодог гэсэн гай нэг хүүхдээ сууж байгаа шүү дээ. Тэгээд тоглодог гэсэн. Тэгээд 3 дахь курстэй 2 удаагийн ярилцлаганд орсон. Лондон руу явуулна. Сарын 10 сая төгрөгийн цалинтай ажлыг нэгт ч бас боломжтой байна. 6 сарын хугацаанд үнэхээр сайн ажиллаж чадах юм 60 сая төгрөгтэй болох боломж байгаа байхгүй. Тэгээд 2 удаагийн ярилцлаганд ороод тэнцсэн. Тэгээд тэнцсний өвчин юу гэхээр бас нэг ангийн дараагаар 3 жил ажилласан. Бас тийм ингээд нэг яриа хөөрөөс арай гайг болчихсон байхгүй. Тэгээд тэнцээд Лондон руу явсан. Тэгээд Лондон руу очиод амар их юм ойлгодог юм л. Одоо мэж чамс нэг юм асууя л да. Чиний Германд 10,000 төгрөг байна гэж үтэй заяа. Чи тэгвэл хүнсний дэлгүүр орох уу? Эндээс гараад автомашины зах орох уу? Одоо хүнсний дэлгүүр л машинаас авах. Юу яг тэгээд тий. Яг л 10,000 төгрөгөөр автомашин авах боломжгүй. Хүнсний дэлгүүр орох боломжтой шүү дээ. Тэр энүүгээр юу хэлэх гээд байгаа юм гэхээр хүний сэтгэхүй яг юм байдаг юм лээ. Хэдвчэнд байгаа мөнгөний хэмжээгээр хүн сэтгэдэг юм лээ. 10,000 төгрөгтэй хүн хийж автомашины зах руу очих боломжгүй шүү дээ. Тэгээд мань чинийг яг ойлгосон бохоо. Тэгээд би 1 сарын хугацаанд Лондонд ажиллаад 10 сая төгрөгийг 1 сарын хугацаанд авчихлаа шүү дээ. Тэнгүүд амар өөр болоод эхлэв. Нэг гоё шууд ингээл би машин авъя гэж бодож байсан байхгүй. Тэгэл би Монголд байгаа найз руу ярьж. За минь зажиг төрлийн сайн уу одоо царийнхын цалингаар минь юу авъя гэж бодож байна гэж байгаа байхгүй. Тэнгүүд сая төгрөгийн цалинтай найз маань тэгж байгаа. Найз нь ээжийг нэг баярлуулад гэртээ нэг ус услагч аваад өгчдөг юм уу гэдэг. Нэгэн сарын хугацаанд Англид байгаа Монголд байгаа хоёр адилхан 20 настай залуугийн сэтгүү тэгж хол очиж байгаа байхгүй. Автомашин ус услагч хоёрын хооронд асар хол зөрүү байгаа. Нэгэн сарын хугацаанд гарч байгаа энэ одоо тархины сэтгүүний ялгаа. За бид тээр ингэж явж байгаа зүгээр одоо бодъё л доо жилийн дараа гэж бодъё. Жил ажиллахад 10 сая төгрөгийн цалингаар би жил ажиллахад байр бол бараг бэлэн мөнгөөр авчгаар хэмжээний мөнгөийг хураачна. Тэгэхэд Монголд байгаа найз маань жил ажиллахад өөрөөсөө анж танаа цааш нь гэж хадгаллаа гэхэд автомашины урьдчилгаа хийх мөнгөө л арайч өгөө цуглуул. Автомашин авах мөнгө цуглуулчихдаг. Тэгэхээр ийм хол ялгаатай байгаа даа. Тэгэд энэ боломжийг манай Монголын төр засаг нь бүрдүүлж өгч чадаагүй учраас аль нөгөө нэг ингэж алсыг төрүүлж харж сэтгэж чадж байгаа аль арай гайгүй байгаа энэ залуучууд нь гадагшаа явах. Тэгээ гадагшаа яваад мэдээж дараагийн ажил хийхгүй шүү дээ.
халдраа хувц өмсөл хамгийн муу хар ажлыг л. Би ч өмсөжсэн цамцныхаа өнгийн арилтал гандтал хөлс гоожол тэгэл хөлс халуун 30 градусын 30 гаруй градусын халуунд ажиллаж байгаа шүү дээ. Тэгэл хөлс урсаал нөгөө цамцсан түлэгдээл өнгө нь гандаа. Тэгэл хүн гүрийгээд ажилладаг юм бэл. Ингэж ажилласны хариуд надад 500 өдрийн цалин нэг өдөрт нөгж байгаа байхгүй. Тэгээ бүр улам сэтгэлээсээ иймэр санагдсан юм лээ. Цалин мөнгө нь өндөр учраас. Тэгээ ингэж ийм бодоод ирэнгүүт чинь амар одоо хүн чинь ингэ нэг юм гоё ном уншихаараа ч юм уу гоё кино үзэхээрээ ч юм уу ингээд хүнд ярмаар санагдаад байдаг шүү дээ. Бүр нэхэл захнаад яг тэгсэн байхгүй. Тэгээ би 3 дахь курсээ төгсөж ирээд бүр ингээд дүүнэрт та ядарч нэг заамрын дүүнэрт ч нэг лекц уншчих юмсан да гэж бодоол явдаг гэсэн. Тэгээ хүн чинь ингээд нэг юмыг маргааш гэж хойшлуулад байдаг шүү дээ. Тэр Монголын маргааш дуустдаггүй гэдэг шиг. Яг ингэж яваалсан би юусоо ярьж чадахгүй ингээд яваалсан. Нэг мэдсэн 2-3 сар болцсон англиас ирээ жоох удаад байсан. Тэгээ нэг өдөр би ч яг волейбол голдог байсан байхгүй. Оюутны улсын авраг эхлэж байсан. Тэгээ би шүгдэж хөөс сургуулийн шгшээдээ байсан байхгүй. Тэгээ бэлтгэл эхлэх гээд ингээд манай багш дуудаад. Тэгээ яг нэг тэр өдөр юмны gaйл байхгүй. Тэр чинь 5-6 цагийн үед намар юм чинь нартай байсан байгаа байхгүй. Хүний нойрол хүрэхгүй шүү дээ. Тэгэхэд л би уулын замаар явж байгаад уралсгал сөрөөд очиод урдаас иржсэн аахгүй мөрөгцсөн. Дэлг мөрөгсөн. Тэг бүр байхгүй уулын зам дээр мэдээж хүн 50-60 милт явж байгаа шүү дээ. За Багдад 40-тэй. Урдаас ирж байгаа машин гэсэн мөн адилхан. Тэг ингэж явж байгаад мөргөлдөхөр ч амар асуудал болно шүү дээ. Тэгээ 100% миний буруу. Тэгээ нүдэ нэгээл ингээд хүн хажууд орлоод тэгээ нүдэ нэгээл ингээд харсан чинь миний машины airbag нь задарцсан. Амарж ингээд хугараад дугуй мууган салж яваад ингээд чирэгдээ явцсан. Тэгэл хажууд хүн орлоод тэгээ бурхан хүн алчил гэж айдаг юм бэл. Тэгэл ингээд харсан чинь азар харин хүн амтаа ягаад ч машин мөрөгцсөн. Нөгөө акун бүр 200 м-ийн цаа амар болцсон юм чинь. Тэгэл өстө дотор ханхуулаад явчихдаг юм бэл. Тэгээ би чинь 3 сарын хугацаанд ажиллаад ирэхдээ 24 сая төгрөгтэй Монголд орж ирсэн байхгүй. Хадгаламжтай орж ирсэн. Тэгэл яг тэр 24 сая төгрөгөө би хэдхэн минутын дотор тэгэл тэр 2 хуваагаал өгсөн. Нөгөө ихч маань акваг нь үнэлгээнд оруулсан чинь 8 сая төгрөгийн зэцвэр гарч ирсэн. Тэгээд тэр чинь машиных нь үнэлгээ зах зээлийн үнэлгээ нь 13 сая юм байл шүү дээ. Тэгээд тэр ихч маань би одоо ийм суртай машин унж чадахгүй төлхөрөө шийдэж яваад гэсэн. Тэгээ 100% миний буруу учраас миний буруугаас тэр хүн хохирж болохгүй учраас би тэр хүний хохирлыг 100% барагдуулаад 13 сая төгрөгийг өгөөд томографт үзүүлээд бүх юм энэ чинь там болгоод тэгээ тэр ихчээс салчих. Тэгээ миний унж явсан нөгөө харьяар гэдэг машин ч бас манай ах юм биш. Ахыгаа бас хохироожлоо. Тэгээ ингээд нөгөө 24 сая төгрөг яг 2 угаал би ямар ч мөнгө болол хэлсэн. Би тэр мөнгө ч олохын тулд хүний нутагт бас тодорхой хэмжээний 3 сар бас хөдөлмөрлөж хөлсөө гаргасан байгаа. Тэгэл ингээд сэтгэлийн шаналгаанд ороод амар жоохон депрессд юм л. Тэгэл жоохон амар хэцүү байсан байхгүй. Тэр цаг хэцүү цаг үеийг би харин эргээр зөв давсан гэж бодож байгаа. Юу гэхээр одоо би яг тэр 16 давхар барилга байна гэдэг л доо. Би тэрнийхээ 16 давхар дээр нь гарцсан байсан гэж бодъё өөрийгөө 24 сая төгрөгийн хадгаламжтай. Тэгээ би тэр ослыг хийгээд уруудаад би 8 давхар дээр ярьсан байхгүй. Тэгээ тэр үе дээрээс 8 давхараас буцаад 16 руугаа гарах уу буцаад бүр доошоо нэг давхар руу хүртэл унах уу гэдэг сонголтыг би өөрөө хийгээрсэн. Юу гэхээр манай найзууд гэдэг байсан байхгүй. За андаа гар цайхан шоу дээ. Баар ор ярих хөө те. Яс наатгаа тэгэл мартчих штэ андаа чи би амьд байгаа юм чи мөнгө олно толно гэдэг ч юм. Ингээд нэг янз янзаар ярьж байгаа. Тэгэд хэрвээ би тэр ариг дарсыг угаад найзуудтайгаа ингээд шоуд авчих юм бол нөгөө 8 давхараас бүр доошоо уруудах гэдэг байхгүй. Тэгвэл би үгүй. Арай өөр сонголт бас байгаа. Амьдрал яг хоёр талтай штэ. Одоо шийдвэл чи миний урдаас хараа сууж ин те. Би чиний урдаас харж байгаад газар ингээд 6-гийн тоо зуръя. Чамд 9-ийн тоо харагдана. Надад 6-гийн тоо харагдана. Тэгээ би чамайг үгүй эн чи 9-ийн тооштой гэв 6-гийн тооштой гэв би чамайг загнаадаж болохгүй байгааз. Чи бас намайг эн чи 9 штэ ямар тэнийг юм бэ гэж загнаадаж болохгүй байгааз. Тэгэхээр амьдрал яг хоёр талтай гэдгийг том жишээ энэ гэж би боддог байхгүй. Чиний талаас хараагүй учраас би өөрийнхөө өнцгөөс чамайг загнамжлахгүй. Тэгэхээр би энийг нөгөө талаас нь харъя гэж бодож байгаа байхгүй. Энэ ослыг эерэг болгох арга юм байна уу? Тэгсэн чинь байсан л та. Юу гэхээр нөгөө маргааш яригээ яваад байдаг гэсэн лекц одоо би яриаг. Яагаад тэгж байгаа юм гэхээр хүн жигчэн ургаа зүслэх гэж хоёлаа нэг хоол идж байгаад мах идж байгаа ч юм уу те. Тэгэх юм бол тэр жигчэн урганы зүсэлсэн өвдөлтөндөө жоохон шанална шүү дээ. Тэгвэл хоёлаа маргааш нь гараа хугалчлаа гэж бодъё. Чиний хоёрын алинд нь илүү шаналж өгдөг үү? Тэг мэдээж гараа хугалснаа шаналж өгдөг шүү дээ те. Тэгэхээр би нэг 24 сая төгрөг алдсан нөгөө юм чинь тархинаас гарахгүй байхгүй стресстэй. Тэгвэл тэрийг мартахын тулд өөрийгөө би бас хүнд байдалд оруулах хэрэгтэй байхгүй. Тэгжээж өөр хүнд юм шаналлах юм бол бид тэр өмнөх юм мартах гэдэг байхгүй. Тэгэл би заамрахын сургуулийн захирал руу ирсэн. За захирлаа би ингээд одоо 3 сарын хугацаанд Лондонд ажил хийгээд ирлээ бас тодорхой хэмжээний дансандаа хадгаламжтай боллоо. Айгүй их юм ойлголоо сурлаа. Би нутгийнхаа дүнээр цагаа ихтгэл тавьж өгмөр ярьж өгмөр байна гэв. Шууд зориг ороод сургуулийн захирал руу залгасан. Тэгсэн чинь манай захирал айгүй гоёор хүлээж аваа. За манай заамарч бас нэг 1000 сурагчтай байхгүй. Тэгээ сурагчдыг бэлдэж өгөө гэд багш нар руугаа өргөж чиглээгөөд. Тэгээ манай менежерүүд бас айгүй гоё хамтарч ажиллаад. Тэгээ манай заамар сумын соёлын төвийн эрхлэгч маань бас айгүй гоё хамтарч ажиллаад. Чамд одоо соёлын төвийг гаргаж өгье. Чи тэгээ гоё ирж лекц уншаа. Тэгээ 7 хоногийн дараа лекц уншихаар болсон. За тэгэл ерөөсөө амар шаналгаад орчих юм шиг. 10 өдрийн өмнө гар чөлөөтэй ярьж үзээгүй очиод 1000 төгт юм ярина гэж бодохоор ч амар байгаа байхгүй. Тэгэл 7 хоног уухгүй бэлдсэн. Юу өдөр шөнөгөө бэлдээ нөгөө юм бол таг марч байгаа шүү дээ. Олон өдрийн өмнө очиод юм ярихт бол
гоё ярьж чадах юм би тэр олон хүний өмнө аюу гоё сэтгэл үлдээгээд надад дараагийн боломж гарч ирнэ. А хэрвээ очиод бүр түг так хийгээд ячих юм бол хүний цаг ална, оногоо болно. Дээрээс нөгөө машин дэрэгнээ осол тэгээ бөө өртөөж дээрээс нь бүр шаналгаан орно тий. Одоо эгээтэй лаймаа орлох нь олдгүй. Тиймэрхүү хэцүү шаналгаанд ороход. Тэгэл Зааны Баатар энийг өстө лаг хийх өстө гэдэг 7 хоног өөрийгөө амар бэлж байгаа. Тэгэл лекц унших өдөр болсон. Тэгэл заамарт ч лекц эхлүүлсэн. Эхний 8 минут би тэрийг хизээч мартдаг. Бүр яг 8 минут ингээд хөл ингээд чичрээд хөлс урсан гэж яддаг шүү дээ. Бүр яг тэгдэг юм бэл. Ингээд салгалаа байгаа би бүр амар юм. Тий, бүр амар сандраад. Тэгэл яг сүүлд ингээд 9 минут, эхний 9 минут өнгөрөөл бүр яг бие тавираад эхэлчихдэг юм. Бүр амар гоё ингээд чөлөөтэй болоод эхэлчихдэг. Тэгэл миний яриа яг хүнд хүрж эхэлсэн. Амар гоё яриа болсон. Тэгэл тэр зааланд цаг гарангийн яриа болсон байхгүй. Тэгээ тэр зааланд сууж исэн хүмүүсийн заа нэг 70% нь баг би харж байгаа байхгүй. Дандаа ингээд нүднийх нь аяг нь ингээд нулимс нь ингээд цээлгэнтсэн. Бүр миний яриа амар тэгж хүнд хүрж исэн байхгүй. Тэгэл тэр үед манай бас нэг сургуулийн дарга удирдлагууд бас харсан баг. Тэгээ манай Заамарсан политехник коллежийн захирал надад санал тавьсан. Ооны Баатара чантай хамтарч ажиллая. Чи одоо манай таядаас ирж гоё лекц юмнуудаа уншчихъя. Бодволоо бас манай нэр дээрээс гоё тоглолцъя гэд. Тэгээ 3 дугаар курсын оюутны Баатарт тийм том боломжийг олгож өгсөн баг. Тэгээд би нэг тэр Ослоос саараар нь биш, эргээр нь өөр талаас нь харцсан учраас миний амьдралыг арай өөр болгосон. Тэгэж явсараа сүлдээ би за би ингээ зүгээр ингээ ярьж миний яриа хүнд түгээд болоод байгаа юм байна. А тэгвэл би бас энийг одоо нэг юм гоё аян дээр ярьж үзье, гоё зүрхний цохилжийг өсөлт уналтай гоё шүлэг уншиж үзье гэд. Тэг ингэж явсараа би хүний арга хэмжээ гуйсараад би 30 арга хэмжээ хөтөлсөн байсан. Гуйж явсараа би хөтлөөд гээд. Сүүлдээ хүмүүс намайг гуйж эхэлж байгаа байхгүй. Ахын дүү энэ арга хэмжээ хөтлөөд гуйж гээд. Тэг хүний арга хэмжээ гуйгаад 30-ыг, хүнээр гуйлгаад 30-ыг сүүлд нь намайг мөнгөөр гуйж эхэлж байгаа байхгүй. Заага нэг тодорхой хэмжээний бас нэг дүүдээ нэг 100 сая төгрөг чигээ, 300 сая төгрөг чигээ. Ингээд хөтлөөд өгөөж гээд. Ингэж явсараад дахиад 30 40 арга хэмжээ. Ингэж явсараад 100 гаруй арга хэмжээний арга дээр би гарцсан байгаа байхгүй. Тэгэхээр ч юм бүр амар дадал туршлага суудсан байгаа. Тэгээд нэг өдөр манай сурсан сургуулийн маань 100 жилийн түүхт тоглолт болох гээд. Тэгээд Монгол хөрхөөргөн тоглолтмоос байхгүй. Тэгээд тэр тоглолтыг хөтлөх аз завшаа надад тохиолдсон. Тэр тоглолтыг одоо гавьяат өнрөө гавьяат хамт хөтлсөн байхгүй. Тэгэл тэндээс чи урлагт амар хайртай болж эхэлж байгаа юм чи. Ямар гоё юм урлаг ямар гайхалтай юм бэ. Тэгэл тэндээс гараал нэг 2 хоногийн дараа болов Монголын үйлдвэрчний хэмжээ соёлын төв ордонд соёл урлагийн менежер ажиллая гэж байгаа. Тэгээд түүнээсээ гараа дараагийн санал маань одоо цагдаагийн сүлдч болгоё хөтлөгч болж байгаа юм. Тэгээ ингээ харахаар энэ болгоныг ингээ харахаар Малчайлын захиалгаан ч өнөөдөр энэ урлагийн салбарт орох энэ урлагийн салбарт хөтлөгчийг ажлыг тэр нэг автын хосол тавьсан байгаа. Тэр автын хосол дээрээс би зөв гаргалгаа гаргаж зөвдөл рүү нь явсан учраас нөгөө гацсан 8 давхраасаа буцаад 16 давхар руу алхах боломжоо би олж авсан байна. Тэр ингээд амьдрал нэгэн сонголтын дээр л эргэж байгаа. Тэр ийм үг байдаг л да. Хүн ээж аавыгаа л сонгож болдоггүй. А түүнээс бусдыг нь дандаа сонголт байдгаа гэж. Энэ бол яг үнэ. Би нүхтэй яг 100% нийлдэг. Найзлах найзаа хүртэл сонгоно. Хаана ажиллахаа хүртэл сонгоно. Өнөөдөр ингээд хоёулаа ярилцаа сууж байгаа. Би хинтээ ярихаа хүртэл сонгоно. Тэгээд амьдрал тэр чигээр сонголт байгаа байхгүй. Тэгэхээр сонголт болгоныг л зөв хийх юм бол тий. Мэдээж буруу сонголт хийгээд араас нь харамсаад харж удахгүй шүү дээ. Тэгэхээр сонголт хийхээ өмнө жоохон бодож жагаад тайван зөв сонголт хийх юм бол тэр олон зөв сонголтны үр дүн дараагийн амжилт гэдэг юм нуугдаж байгаа. Мөн яг энийг амар их сайн боддог. Тэгээ дүүнэртэй бас айгүй хэл цагдаг. Сонирхолтой байна шүү дээ. Яг ингээд энэ тий ингээд Малчайлаа захиалгаан ч үгүй одоо энэ урлагийн салбарт орсон юм аа гэж өөрийгөө айгүй ярих туфт. Тэгээ нэг ийм түүх байдаг хгүй бас. Нэгэн эрдэмтэн ингээл самбар дээр оюутнуудад лекц орж байгаад ингэсэн байгаа. 9 үрдэг самбар дээр бичсэн байгаа. 919 9218 9327 ингэж явсараад 910-ын 99 гэж бичсэн байгаа байхгүй. Тэгсэн чинь л зааланд байсан оюутнууд нэр хэдлээ гэсэн байна. Тэгээд тэр эрдэмтэн эргэж харснаа ингэ хэлсэн байгаа байхгүй. За амьдрал яг юм. Би та нарт амьдралын маш том хичээлийг орлоо. Юу гэхээр 981 хүртэл явхаар 9 удаа үрж хүлдэг зөв хийсэн байгааз. Тэгэхэд хэний ч магтаагүй байгаа байхгүй. Тэгснээр 910-ын 99 гээд нэг алдахад заал дээрээ тэрийг шоолсон байгаа байхгүй. Тэгэхээр амьдрал яг юм. Чи 1000 удаа зөв юм хийсэн чи хэн ч чамайг магтахгүй ирнэ. Нэг л удаа алдаа ихэд тэрийг чи хүн болгонд эвсэлж ярьдаг юм аа. Тэр амьдрал яг юм. Амьдрал бүгдээрээ хатуу байгаа. Одоо жишээлбэл хүн таныг муулж ийн гэх юм бол та өөрийгөө тэр хүнээс илүү явж байна л гэж бодох хэрэгтэй. Өөрөөс нь илүү явж байгаа хүн тэр хүнийг ямар ч юм муулах сөхөө байхгүй шүү дээ. Одоо зүгээр хоёлоо бас урлагийн юм чи нэг урлагийн хүн дээр шаава ярил л да. За жавхлан гавьяат нэг тайзан дээр гарч ирээ нэг өдөр дууллаа гэж бодъё. Магадгүй нэг өдөр одоо хоолоо молоо нүгдсэн байжгаад жоохон өнгө алддаг ч юм уу те. Ингээд дуулаа гэж бодоход одоо энгийн хүмүүс бол амар муулна шүү дээ. Нөгөө том гавьяат ч өстой ингээд өнгө алдаад малтаа дараараа гэ те. Тэгэхэд жавхлан гавьяаттай айдхан тийм том дуучин гавьяат бол хизэж тэрэг тэгж муулж ярихгүй байхгүй. Яг тэгвэл зовлонгийн мэднэ. Энэ юм жижигхэн алдаа гарлаа гэд. Тэгэхээр энийг юу хэлэх гээд байгаа юм хэрэг зүгээр нэг найран дээр ч дуулж чадахгүй би одоо гавьяат жавхлан муулаад яах вэ те. Ер нь л хүний амьдрал яг юм байгаа байхгүй. Тэгэхээр хүн чамааг муулж явах юм бол
чи илүү сайн явж байгаа юм байна. Тэр улам тэрнээсээ харин эсрэгээр гудаах биш, улам би илүү лаг явж байгаа юм гэж тэрнээс улам мотивац авах хэрэгтэй гэж боддог. Амьдрал яг дахиад ийм хоёр талтай. Нэг талын үзэсгээс харах юм л ийм байгаад байна. Сонирхолтой басаас. Тэгээ манайс ч одоо ингээд сүлд одоо энэ сургууль, мургуул маш олон газар төлбөртэй лекц авдаг болсон. Яг тодорхой хэмжээний өндөр өнөрүүл унш чадахгүй шүү дээ. Тэгээ нэг хүний царай танигдаагүй юм чи байна л да. Одоо магадгүй мань чи маргааш нэг арга хэмжээ хөтлөхөр болоо гэж бодоход л маргааш арга хэмжээг Нямбатар ирээд хөтлөнө. Гэхдээ хин цугуулдах хин ч тоохгүй шүү дээ намайг. Тэгвэл маргааш арга хэмжээг эмоцийн цогтой ирээд хөтлөнө гэдэг ч юм уу. Тэгвэл баг тэр заал дүүрэх байхгүй дөө суманд байлаа гэж бодох тий. Ваа тэр цогтой гэдэг хүний чинь нэг харъя нэг зургаад харуулъя байц гэдэг ч юм уу тий. Тэгээ яг хөрсөн дээр буухад баг би яг хөтлөгчөөр яваад байгаа учраас баг илүү хөтлөх гээд байгаа байхгүй. Гэхдээ хүний царайн танигдсан гэдэг утгаараа цогтой хөтлөн. Цогтой 5 сая хөтлөхөд би 500 мянга хөтлөн. Амьдрал яг л юм байна. Тэр жоохон царайгаа таниул гэдэг. Тэгээ миний чи яриа яг хүнд яг нөлөөлдөг хэмжээний болсон л лээ. Тэгээ тэр бид тэр нэг хүүхдүүд замбын хүүхдүүд ихэвчлэн ихэнх нь уйлсан нүднийх нь одоо ингээд нулимсан цэлгэнэд ирсэн гэж яриад байгаа шүү дээ. Тэн дээр мань чи юу ярьсан бэхээр маш ойлгомжтой ингээл юм ярьсан. Хүн яг юм ерөөс юм хит гоё ганган нэг тийм бодит амьдралаас гажууд тэс хөндлөн юмд одоо угаасаа хүмүүс туушрахаа болсон шүү дээ. Яг нөгөө хүн энгийн байгаа тий нэг яг хүн өөрөө гоё энгийн байгаагаараа ингээд сошиалд ингээд байхаар айгүй таалагдж байгаа байхгүй. Яг нөгөө миний нэг эмээгийн нэг хөөрх нэг юм хитэн чихэр шиг тий нэг юм атар талхны утанд тийсэн жоохон чихэр шиг хүмүүний хайрыг ингэж татж байгаа байхгүй. Тэр мань яг тэр өдөр ийм л лекц уншсан. Өнөөдөр хүүхдүүд чинь одоо нэг ээж аав нь байгаа учраас зовлон гэдэг юм мэдэхгүй. Тэгээд ерөөс нэг юм амар жаргалдаа ташуурсан байгаа байхгүй. Тэгээд энийг би зөвхөн нэг жижигхэн жишээг нийлж байгаа. Юу вэ гэхээр би ээжигээ уранхай амьстай явахыг амар олоодаа харсан байхгүй. Хөдөө. Амьс өнөөдөр хэдийн мянга төгрөгийн үнэтэй гэхээр 200,000 төгрөг нийл үнэтэй. Өөрөөсөө 2,000 төгрөг харамлчаад надад 200,000 төгрөгөөр өвлийн хүртгнүүд аваад өгдөг байсан байхгүй. Өвлийн хүртг, өвлийн хувцас. Тэгэл би ээжигээ хараад амар өрөвдөг байсан. Эвидээ хөөх юм өөрөөсөө 2,000 төгрөг харамлчаад надад ингээ 200,000 төгрөг хүртэг авч өгөө байж идэг. Тэгээ тэрний хариуд нь би хичээлээ сайн хийхгүй, өмүүлээд ингээ явчихвэл бүр амар гомдно үстэй тэр хүн чинь. Тэр хүний хөдөө хийж байгаа ажил амар хэцүү шүү дээ. Өвлийн ёс ихэлсэн хүүдэн байхад тэгэл үнэ сагаал гэж байдаг гэсэн. Хаврын шороо шуурхас салхи шамрахтай байхад хөрх юм хонь малаа төлөвлөл ингэ явж байгаа. Тэгээ тэр мөнгөө өөртөө ч зарцуулж чадахгүй шүү дээ. 2,000 төгрөг ч өөртөө зарцуулж чадахгүй шүү дээ. Тэгэхэд үр хөвгтийн төлөө зарцуулж шүү дээ. Ийм агуу сэтгэлтэй хүн байгаа учраас хүүхдүүд тухай тэр зовлон гэдэг юм ойлгохгүй явж байгаа. Яг тэрбумтэн шиг амьдарч байгаа байхгүй. Өгсөн гэдэнд өөрийг ингээл өрөн таран хийгээл авж өгсөн хуруу хумсаа хуглан барин олж өгсөн тэр хувцсан дээр ингээл үрчигтэй унтаал дэвтэр дээр шүлсээ гоож унтаал ийм байж болохгүй. Яг хүн хилээд өгчөр ойлгодог юм л да. Тэгэл би ингээл яг тэр лексэн дээр ингээ ярьсан хүн болгоны ээж аав яг тийм байд адилхан сэтгэлтэй тийм учраас нүдэнд нь дандаа аав ээж нь харагдаал тэгэл хүүхдүүд ихэнх нь үйлжсэн. Хүн яг ийм инженерэл байвал хүнд айгүй хүрдэг юм л. Тэгээ би яг мэдээж ээж маань уранхай юмстай явжсэн гэж хэлэхээс санаа зовж болно л доо. Гэтэ өнөөдөр амьдрал нь яг ийм юм чи. Би тэр помтон олигархи хүүхд биш юм чи. Миний үдсэн тулсан амьдрал яг л тийм ба шүү дээ. Хөдөөгөө нэг отрын борг ирээд шүү дээ ингээд шалт малч дэвсгүй хулдаас дэвсгүй зүгээр өвсөрөө байждаг таваантай гэрээд барьждаг. Би яг тийм л амьдрал өссөн хүүхд юм чи. Яг над тийм хэлбэртэх одоо юу гэдэг нэг юм бодит амьдралаас гажуудах өөрийгөө өөр хүн шиг одоо юу гэдэг нэг юм өөр талаас нэг юм амар лаг хүн болгож харагдуулах тийм юм айгүй тийм тэнэг санагдаад байна. Тэгэл яг зүгээр ингийн байгаагаараа тий байвал байгаа байхгүй бол байхгүй. Тиймэрэл айгүй. Сошиал дээр яг ингийн сошиал дээр тий тэгвэл хүмүүс чинь нэг юм амар худлаа болсон мөн зүгээр нэг юм тавилттай юм. тий нэг тэнгэрээс буугаад газраас ургацсан юм шиг. Тийм байж болохгүй л. Тэгэхээр бодит амьдрал дээр явж байгаа маань идэд бол хийзэж уйлдахгүй. Тиймэрхүү яг мэн чи ингээд ах юм бол сэдвэр янз янзаар яг ярьдгийг. Яг өнөр айгүй гоё юм ярина. Тэгэд миний нэг юм сонирхолтой юм байдаг л та. Аавдаа авгаа авахыг заах нөө гэж өгдөг шүү дээ. Тэр шиг би одоо ээжтэй хүүхэд хүмүүжүүлэхийг заажсэн гэх юм. Юу гэхээр ингэсэн байхгүй. Би Лондон руу 6 сарын хугацаанд явчаад 3 сар ажилласан гэж яриад шүү дээ би. Тэг яагаад 6 сар явчаад 3 сар ажил хийчихэд ирсэн бэ гэхээр 6 сар хугацаанд ажил хийх визтэй явж байгаа байхгүй. Тэгшээ шантарцсан. Юу гэхээр Монголд мэн чи юм байсан байхгүй. Ээж минь намайг амар эрхлүүлдэг байсан. Машин шинтэй би ч оюутан бахта 210 крон тавилаа шүү дээ. Тэгэл унтаж унтжгаад гоё цэвэрхэн тогтой газар гоё сайхан байр саунд унтж байгаа л тэгэл өглөө босоод гоё хувцас өмсөөл костюм пижак өмсөөл тий шилээ зүгэл тэгэл 210 крон авнал ингээл хотоор ингээл хүчмөө шахлал тавих явж. Ийм залуу байсан байхгүй. Тэнгүүт пад тэгэл англид очисон чи яасан бэ гэсэн чи өглөө 5 өнгөрөө сэрвүүлэг дуурч байгаа. Сэрвүүлэг дуурал би Монголд гоё хувцас өмсөмөл тэнцээ эсрэгээр халтар хувцас өмсөж байгаа. Тэгээ халтар хувцас өмсөөл тэнцээ гоё машин унаа гардаг өмсөмөл тэнцээ нэг юм тэрэг төрөө явж байгаа байхгүй. Жимс төгөд гэвчээд тэргээ төрөл. Ингээл
эхэлж байгаа юм чи. Ингээл мордохын хазгаа гэж өглөө босгоос эхлүүлээ сэрүүлгэндээ хүртэл босч чадахгүй ингээл амар хэцүү амьдрал намайг өгдөж байгаа байхгүй. Тэгээ энүүгээр ингээ 3 сар яваад тэгээ сүлдээ амар жоохон хэцүү шантарч байгаа байхгүй. Боли ер нь Монгол руу очив. Тэгээ тодорхой хэмжээнд асан давс мөнгөтэй болчиход ингээ хүрээд ирж байгаа. Тэгээ Монголд ирцнийхээ дараа би ойлгож байгаа байхгүй. Би ямар тэнийг юм би зүгээр тэнцээ 6 сар гүрээчгүй явдаа гэд. Тэр сэдлийг хий өгсөн бэ гэсэн чинь тэнцээ нэг эмэгтэй үлдсэн. Хамт англи руу явсан. Бид нар олоолаа явсан байхгүй. Тэгээ манай хайсын нэг эмэгтэй үлдсэн. Тэр охин маань 3-4 сарын дараа над руу залгаж байгаа байхгүй. Нямбатраа чи бас ингээ Монголд байр сав гэдэг наан цаана гээд ажил хийгээ яваад байдаг. Монголд байр ер нь хэдэн төгрөгийн үнэтэй гэж авдаг юм да. Тэрүүний хэлдэг шиг 10,000 төгрөгтэй байр авъя гэж ярихгүй шүү дээ тий. Тэгэхээр байр авах хэмжээний мөнгө цуглуулсан хүн байгаа байхгүй. Тэгэхэд өөрөөсөө би амар хэцсэн шүү дээ. Эмэгтэй хүн тэнцээ гүрийгээд үлдээд хэдхэн сар ажиллахад байрны мөнгө урьдчилгааны мөнгө ч юм уу одоо байрны мөнгө хийжлээ. Тэгэхэд би 3 сар ажиллаж шантраад өрөөд ирж байгаа байхгүй. Энэний шалтгаан юу байсан бэ гэхээр ээж маа намайг хитрхи хайрлцсан байгаа байхгүй. Хитрхи эрхлүүлсэн байгаа. Тэгээ би ээжтэй хэлсэн байхгүй. Би яг өөрөөсөө 10 насаар дүү эрэгтэй дүү байдаг. Тэр дүү маань өглөө ингээд унтчихдаг байхгүй. Тэгээс ирсэн чинь ээж гадаа үнийгээ ганцаараа саагаад тэг яг намайг нэг хот мотоос ирсэн ингээд амраг гэдээ дуудахгүй байхгүй. Тэг дүү маань хажууд унтаа байж идэгий. Тэгээ би ээж рүү жоохон ундууцаад ээж та яахаар энийг босгож туул татуулдгүй гэдгсэн чинь яах юм миний мөнхөө унтаж байг амарч илвэг зайлвал өглөө болгон хичээлд явдаг юм чинь ингээд. Тэгээ яг намайг нөгөө эрхлүүлсэн нөгөө хайраараа манай дүү хайрлаад байгаа. Тэгэхээр за ээж одоо авгаавыг авна гэчээр одоо би танд одоо дүү хүмүүжүүлэхийг заах нь хаашаа чи. Гэхдээ та намайг хоролцсон шүү гэж би шууд хэлсэн баг. Тэнгүүд ээж юу солиороод байгаа ингэ шууд ууралж байгаа. Тэгээ яасан бэ гэсэн чинь та намайг Монголд хар ажил хийлгээ сургацсан тий. Өглөө нэг 5 гэ босоод нэг хөөгөө босгочдөг. Тэгээ өнөө мал татгуулцдаг, хар бар ажил хийлгэждэг. Ийм байсан бол би Англид очиод зүгээр ажиллахаар байгаа байхгүй. Яагаад вэ гэхээр чамд өдөр болго 2 аяа хоол өгдөг байж хагаад маргааш 1 аяа хоол өгчий. Чамд зовлон биз дээ. Чи цадахгүй шүү дээ. Чи өлснө гэдэг чинь үн зовлон шүү дээ. Тэгвэл надад өдөр болго 1 аяа хоол өгдөг байж байгаа маргааш нь 2 аяа хоол өгье. Жаргал байхгүй. Бид чинь 1 аяаг нь ичээд 1 аяаг нь хадгалаад байгаа өглөө идэнэ гэдэг ч юм уу тий. Ийм байх гэдэг байна. Тэгэхээр анханасаа хүнд хэцүү ажил сургацсан бол Англид очиод би тэр ажиллаа хийхэд над зовлон биш байхгүй. Тэг ийм юм та намайг сургаагүй учраас би очиж шантраад хүрээд ирлээ. Тэгэхээр миний дүүг ээж та ийм юмд битгий сурга. Өглөө наатаха босго. Туул татуул, хонд явуул. Инглигээ хүн ядраад ядаргаан ороод өгчдөг наа жин жоохон залуу байна. Та ээж би ийм юмдаас болоод алдсан шүү гэд ээжтэй хэлсэн чи ээж яг ойлгоод эхэлж байгаа. Нээр нь л тийм дээ нэр миний хүү. Тэгэд өгөхөд үр харам гэж үг өгдөг штэ. Яг биений үгийг ээж хэлж чадлаа юм л та. Манай заамрын бас нэг ихч байдаг байсан. Яг гайгүй мөнгө санхүү гайгүй л дээ. Тэгээ ганц хүүтэй байхгүй юу. Тэгэд манай ихч тухайн үед ковид тусаад. Тэгээ надад хэлжсэн байхгүй. Нямбатраа их чинь ковид тусчлаа. Өхөж чадахгүй байх гэж үйлжсэн байхгүй. Яасан бэ гэсэн чи ганц хүүтэй. Тэгэд ихчийг нь ингээл нас орчих юм бол миний хүү одоо баг маргааш хоолоо хийж чадахгүй. Чи үл яг одоо хоол ундаа хийгээд нэг наан цаана ингээ ажил төрөл хийхээ сурцсан хүүхд. Тэгээд намайг ажил хийж сурцсан гэдэг рүү ярьж штэ. Би чинь бол худлаа штэ. Тэгэхэд надаас тийм хүүхд байгаа байхгүй. Тэгэж амар ихлүүлц хүүхд байгаа байхгүй. Тэгэд өөхөд үр харам гэдэг үгийг би яг тэгж л ойлгосон. Тэгээ би ээжэд хэлсэн. Ээж та маргааш өхнөгээ бодоход энэ Эрдэнэбаатар өглөө босч сураагүй штэ. Хичээлдээ ч явж чадахгүй штэ гэд би шууд хэлсэн байхгүй. Тэгэд ээж яг ойлгож ирсэн байхгүй. Нээр нь л тиймэр гэд. Үнэхээр үр хүүхдтэй хайртай бол маргааш өөхөх юм шиг тэр үнийг амьдруулах хэрэгтэй. Маргааш та байхгүй л гэхэд тэр хүүхэд тантай таньгүй амьдралаа аваа явчихдаг болсон. Ядаж санаа амрах гээд байгаа байхгүй. Өө намайг өгчөд миний хүү хоолоо гэдэг чинь хичээлдээ явчихна. Хамаг юм өөрөө жин там болгоч нь хувцас авгаачна. Ядаж сэтгэл амрах гээд байгаа. Тэгэхээр ийм юмныг хүүхдэд та хүмүүжиж төлөвшүүлж чадах юм бол та хүүхдэд зөв хайрлсан байна л гэж. Тэгээ одоо би яг нэг хүн амьтанд юм ярьдаг болохын тулд мэдээж юм унших судлах хэрэгтэй. Ном унших хэрэгтэй. Еврейчүүдийн тухайн номыг уншижсэн байхгүй. Тэгээ яг би ээжтэй ингэж хэлж ирсэн. Еврей сэтгэлгээ гэдэг бол гайхалтай шүү дээ. Өнөөдрийн байгаа Нямбатар маргаашийн Нямбатараас өөрчлөгдсөн байх хэрэгтэй. Гэхдээ томоор биш. Юу вэ гэхээр ганц англи үгээр ч юм уу. Өнөөдөр би магадгүй ямар ч өнөөдрийн ийм ингийн Нямбатар шүү дээ. Тэгэхэд маргааш ихэд нэг англи үг мэддэг болсон Нямбатар хахад өнөөдөр маргааш ирэх Нямбатар нэг үгний зөрүүтэй болчиход байгаа шүү дээ. Ингэж явсараа жил болоход 365 англи үг мэддэг болчихно гэсэн үг байхгүй. Тэгэхээр өдөрт нэг үг чэйжлэх шиг инээдтэй амрах юм байхгүй. Тэгэхээр ингэж чимээгүй явсараад 9 дугаар ингээс хойш энэ зарчмаар еврей сэтгэлгээгээр ингэ явсан бол 12 дугаар ингээд төгсөхдөө зүгээр цэвэр англиэр ярьдаг болоод төгсөх гэдэг байхгүй. Ямар ч зовлон орохгүйгээр. Тэр энэ сэтгэлгээ манай монголчуудад байдаггүй байхгүй. Тэр энэ сэтгэлгээ еврей сэтгэлгээ еврейчүүдэд байдаг. Тийм учраас еврейчүүд одоо энэ маш том одоо Марк Цукерберг Facebook-ыг одоо гаргасан хүн те ийм хүмүүс ингээ еврейчүүдээс гарсан байдаг байхгүй. Тэгээ тэр номыг би унших амар дуртай. Тэгээ тэр ном дээрээс амьдралын аягүй том юм болж авсан. Тэгээ мэдээж мэдлэгтэй байж хүнд юм ярина, юу ч мэдэхгүй байж юм яриад байх нь судахгүй шүү дээ те. Тэр яг нөгөө би ингээл гараал нөгөө сайн амьдрал мэдгэлээ хэцээ уншин гот хүмүүс гайхчихсан байхгүй. Энэ одоо 20 настай байж биднэрт амьдрал ярьдаг хий. 30 настай хүн сууж байгаа шүү дээ. Тэгвэл 30 настай хүн гараад ярихаар 40 настай хүн сууж байгаа шүү дээ. Тэгвэл 40 настайг нь яриул 50 та хүн байгаа шүү дээ.
Тэгээ хайш өнөө маргаашгүй өгч байгаа 100 настай хүн юм яриу тэд нар сонсох юм уу те. Тэр нэг юм Африк гоё зүрх өгöd байхгүй юу гэхээр тэнэг хүн ч гэсэн хөгшөрдгөө гэж. Настай хүн болгоны үг болгон үнэн бишээ л гэж байгаа байхгүй. Тэнэг хүн ч гэсэн хөгшөрдөг. Тэгэхээр юмд өөрийн гэсэн үзэл бодолтой цензуртай ханддаг байгаа л гэж хэлээд байгаа. Тэгээ би нөгөө еврей сэтгэлгээ ярьж байсан шүү дээ. Ингээ баг өдрөөр өөрчлөгдсөн өөр байх хэвээр. Энэ бол нэр хүний амьдралыг маш томоор өөрчилдөг хамгийн агуу сэтгэлгээ юм. Би яг энийг ингээ амьдралынхаа алтан зарчим болгоод явдаг гэсэн. Тэгэл ингэж явсаар гал одоо тэгэл урлагийн биш байсан хүн ингээл нэг багаар ингээл жоох шүлэг өмөлөг уйсаар гал. Тэ ингэж явсаар гал ингээд арай нэг уурал. Хөтлөгч яваад ирсэн юм шүү дээ. Тэ. Яг ингээд нэг амьдралаа ярихаар нэг сонирхолтой байна. Яг нэг юм зүүд шиг байгаа хэвээр. Чи яг урлагаар жишээ нь яг ингээд эзэмшсэн мэрэгжлийн тэр байхгүй хөл яг өөрөөр явж байна. Байхгүй. Яг өөрөөр зүгээр нэг өдөөний тэр нэг морь мал гээл ингээл явж исэн л. Тэг яг нэг урдаг юм одоо морь унахтаа гиен голдог байсан гэв. Тэр одоо нэг нүдэхгүй л гэдэг. Яг тийм л явсан. Тэг ингээ хаяадаа ингээ амьдралаа гоё ингээ эргүүл ярих гоё. Сонирхолтой дурсамжтай гэх юм уу. Чи гоё түүхтэй байна. Эвлэн сэвч янз юм шүү. Тэг одоо манай дууд 10 дугаар анги байхгүй. Би тэгээ дүүгээр амар бахархдаг. Юу гэхээр би яг дүүтэйг өдөр болгон лекц уншдаг байсан байхгүй. Ман чи би яг 2015 онд аавыгаа бурхан болгоо алдчихсан. Тэр юу гэхээр ямар хүнийг хүн багшаа гэдгийг хэрэг шавьтай хүнийг багшаа гэдэг шүү дээ. Яг түнтэй адилхан аав ээж нь байгаа хүнийг л хүүхдээ гэдэг гэж би боддог байхгүй. Өнөөдөр аав байгаа учраас би ааваа гэж дуудана, ээж байгаа учраас ээжээ гэж дуудана. Надад аав байхгүй учраас намайг миний хүү гэж дуудах хүн байхгүй болчих. Тэгэхээр миний хүүхэд нас 10 би ч 2002 он 15 он гэдэг чинь 13 настай миний хүүхэд нас дуусчихсан. Тэгээд түүнээс хойш би зүгээр 13 настай байж автоматар 40 настай хүний сэтгэх амьдрал дээр буужсэн байхгүй. Яагаад гэж байгаа хэрэг миний дүү хамгийн том дүү маань 5 настай. Хамгийн бага дүү маань уйлж мэдгүй нэлхараа үлдчихсэн. Тэг ийм хоёр нийлх дүүтэй байж би өөрөө хүүхэд чиг байж болохгүй. Аав шиг нь байх хэвээр. Буйртай байх хэвээр. Тэгээ миний амьдрал бол 13 настай хүүхэд нас дуусчихсан. Тэгээ түүнээс хойш миний одоо амьдралыг харах үнцэг, бодох бодол амар тийм хэрсүү болж гисэн баг. Одоо нэг юм хөгшин хүн шиг санаатай болцсон гэх юм. Тэгээд би дүүнэртэй айгүй тийм зөвлөж ярьдаг байсан. Одоо учиргүй мэдээж намайг бол ээж одоо нэг цагаан цаг уйл сурдаг гэдэг шиг. Манай ээж бол нүдээ зодоо сурах штэ гэсэн. Тэгээд би бол дүүнэртэй бол тихийг ерөөсөө хүсээг. Тэгээд би дүүнэртэй одоо сүүлийн үеийн хүмүүс амар ухаантай болсон. Би айгүй сайн ярилцдаг байсан. Урдаа суулгаж байгаа л ярьдаг. Уйлтал ярьждаг байсан. Яадаг вэ гэхээр ахыгын амьдрал 13 настай хүүхэд нас дууссан. Чамд 2 ах байна. Би дээр бас нэг ахтай байхгүй. Миний дүү амьдрал ерөөсөө аав гэж бодож болохгүй. Чамд 2 сайхан ах байна. Миний дүү улам зоригтой гоё явах хэрэгтэй. Тэгээд дүү маань ингээд хичээл мичээлээ хийхгүй надаас асуудаг байсан байхгүй. Тухайд би 12 дугаар анги. Дүү маань 3 дугаар анги байсан. Тэгээд 3 дугаар ангийн хүүхдийн математикийн гэрийн даалгаврыг 12 дугаар ангийн ах нь хийгээд шиг амархан юм байхгүй. Тэгээд би дүүдээ хэлдэг байсан. Би чиний даалгаврыг хийж өгч чадахгүй. Чи цаашаа яв. Амьдрал гэж ямар үнцэнтэй гэдгийг одоо нэлхаасаа ойлго. Өнөөдөр манай дүүд эрдэм боловсрал заахын төлөө тэр 12 жил бүрэн дунд боловсралыг дүүргээ. Дээрээс нь бакалаврын 4 жил. Тэгээд багш хүн чинь заавал магистр байх хэрэгтэй гэдэг. Тэгээ амьдралынхаа бүр 10 гаруй 20 жилийг боловсролын төлөө зарцуулсан тийм мундаг мэдлэгтэй хүн самбарын өмнө гараад хичээл зааж хаад миний дүү 9 настай хөхөд үл тоож болохгүй байхгүй. Үл тооцсон байгаа байхгүй. Анхаарлаа хандуулаад хараа суужсан хүн байсан бол тэнийг мангар төшүүл тэр хичээлийг ойлгоно шүү дээ. Багш хичээл заагаагүй юм гэрийн тулгуур дүгнэж байхгүй. Тэгэхээр чи хүнийг үл тоосон. 9 настай чи хүнийг үл тоодог хий ингээд. Би наадах чинь зааж өгөхгүй. Чи наадахныхаа алдсан цаг хугацаа ямар хортой гэдгийг маргааш өөрөө очиж мэдэр. Олон одоо хүүхдүүдийнхээ өмнө хацар дээрээ алгадуулж үз. Одооний хүүхдүүд чи ихвчлэн амар их тайлбарлаад ярьдаг болсон шүү дээ тий. Харж явдаг охиныхоо өмнө хацар дээрээ алгадуулаад үз. Чиний хажууд тэр харж явдаг охины чинь одоо өөр нэг залуу чиний хажууд магтуулна. Чи тэрийг мэдэр. Ингэж чи ер нь амьдрал яг яадгийг гэдгийг ойлго. Амьдралын хамгийн ихний зүйл юм шүү дээ. Тэгээ ахын чиний гэрээний дуурайг хийж өгөхгүй. Гээ дүүгээ явуулжсэн баг. Тэгээ дүү маань тухайд бол бодож байгаа шүү дээ. Тэгээ би дүүгээ гомдоочих уу гэж жоохон залруулга хийж байгаа шүү дээ. Бас нэг цаана нэг ах гэж ах хүний сэтгэлээс яваад байгаа шүү дээ. Тэгээ би дүүд ингэж хэлж ирсэн. За ээжийн төрсөн яг чинь хаав нэг биелж байгаа асууж байгаа. Тэгсэн чинь дүүл мэдэж байгаа шүү дээ. Хотод байгаа гэдэг. Тэгвэл ээж одоо заамарт үнэгээ саах гэхээр ээж одоо 3 гарна гэмцэн үнэгээ сааж чадахгүй байна. Тэгвэл их чинь хотоос ирээд өнөө орой үнээ сааж өгч буцаа хот руу явах уу гэсэн чинь үгүй гэдэг гэж байгаа. Тэгээ чи мэдчихлээ шүү дээ. Би насаараа чиний хажууд наа математик чинь заагаад өгч чадахгүй шүү дээ. Чи надгүйгээр наадахаа хийх шүү дээ. Чи надгүйгээр амьдрдаг байх шүү дээ. Тийм учраас би чиний гэрэл дугаар хийж өгч чадахгүй. Гэд бид үдээлсэн байхгүй. Яг тэр явдлаас хойш 5 дугаар анги да. Би 12 дугаар анги төгсөхдөө эрдэм оюу мөнгөн медальтай төгсөж ирсэн. Тэгэхэд манай дүү 5 дугаар ангид эрдэм оюу медаль авсан баг. Тэгэхэд одоо заамрын математикийн олимпиад, физикийн олимпиад, мэдээллийн олимпиад, тэгээ волейбол тоглоно.
Тэгээ хажуугаар нь англи хэл. Энэ тавыг тавуулангийн амжуулаа явд. Айл айлнаас медаль авцсан, аймагаас улсаас медаль авцсан. Би тэгж чадаагүй байхгүй. Тэгээд хүний нэг алдсан цаг хугацаа ямар үнэтэй байдгийг би нэг 20 гаргаад ойлгоцсон. Тэгээд дүүдээ би 9 настад нь хэлээд өгсөн. Тэгээд 9 маань дүү маань ойлгосон учраас 10 гаруй наснаа л ингээм амжилтууд гаргаад эхэлсэн баг. Тэгээд тэрэнд би амар баярлалаа. Одоо 10 дугаар анги bijж миний төрсөн өдрөөр гинт 50 минут ороод ирдэг данс руу. Би ээж л хийсэн багт одоо ахмах хийсэн болов гэд тоогоогүй л яваадсан. Тэгж байгаа орой харсан чинь гүлгний нутгийг анзаар харахгүй. Түж дүүгээс нэгцэн байдгийг. Хүү би шок. Ям одоо 9 дугаар ангийн хүүхэд одоо яаж над руу мөнгө явуулах вэ гэдэг ээж рүү залгадаг байхгүй. Ээж та энэ дүүд хамаагүй мөнгө төргөөд байгаа юм гэсэн чи ээж. Үгүй юу яриад байгаа. Ээж нь ерөөсөө мөнгө өгөхгүйгөө. Наадах чинь компьютероор ингэж ажил хийж мөнгө олоод байгаа. Ээжд нь өдөр болгон дата авч өгдөг. Тэгээ наач одоо тогс хэтгааных мөнгийг өөрөө хийдэг. Өө бүр тийм лаг болсон байхгүй. Тэгээ би дүүргөө залгаж байгаа. Баярлаа агаадаа мөнгө хийсэн агаадаа ямар мундаг юм. Чамд өөр чинь мөнгө байгаа мó гэдгсэн чи. Байгаа гэдэг чинь. Бас нэг өөрхий тодорхой хэмжээний мөнгөтэй юм байна гэж бодоод. Чам дээр нь хэд байгаа ингээ би тэгдэг байхгүй. Гэсэн чи таны төсөөлөөгүй мөнгө байгаа гэдэг чи. Хэд гэсэн чи сая 500 мянга төгрөг дансанд байж байгаа юм чи. 9 дугаар ингээ хүүхдийн дансанд. Ээж нь өгөөгүй ах нь өгөөгүй. Тэгж өөрөө тэгж компьютер одоо нэг мэдээлзүүдээ сайн байсан, мэдээлзүүгээ хийсэн, англи хэлээ хийсэн. Энэ хоёрыг хостуулаад компьютерээс мөнгө олоод байгаа. Би бүр дүүгээр амар бахархсан шүү дээ. Тэгээ бас яагаад гэдэг 3 дугаар ангид математикийн гэрийн даалгаврыг хийж өгөөгүй ашиг шим гарч тэл гэж бодсон. Тэгээд нэг яс нэг амьдрал хоёр сонголтыг өдөр ярьж тээ. Яг энэний тэн байгааз тээ. Заагаад өгсөн бол дүүмэр хүний гар хардаг хүн болж штэ. Хүнээс юм тусламж зүйлдэг. Зааж өгөөгүй учраас өөрөөрийнх нь тарихаар ямиг болгоно гэдэг ухаан 9 настайд нь сурцсан учраас 9 дугаар ангидаа тэр ингээд шал өөр хүн болоо гараад ирж байгаа. Тэгээд бид амар баярлдаг штэ. За одоо угаасаа надтай надгүй ээж байсан байгаагүй. Миний дүү бол амьдрахаар хэмжээний болцсон юм байна уу. 9 дугаар ангийн хүүхэд амьдралын том ухаанд суралцсан байна уу. Амар баярлжсэн. Тэгээд одоо нөгөө би ярьж түрүү ярьж өглөө ээж усаа нөгөө туул муулын татвал байсан гэ тэ. Тэнгүүд намайг тэгж хэлснээс хойш ээж өглөөд үг 5 цаг босгоод өгөлцөө аахгүй туул татвалах гээд. Тэнгүүд яг түрүүн би шанд ярьжсэн жишээ шүү дээ. 2 аяа хоол өгж байгаа, 1 аяа хоол өгвөл зовлон гэ тэ. Яг тэрэн шиг дүү маань өглөө болгон 5 цаг зунжаага тугуул татсараад намар хичээл орсон чинь жаргал болоод төвчж байгаа байхгүй. 5 цаг дуусдаг байсан чинь өглөө 7 цагт сэрүүлгэн дугур 8 хичээл нь орно. Сэрүүлгэн дугурааг байхад 6-аас сэрчиж байгаа юм чи. Нойр нь бүр хандсан. Тэгэл хоолундаа идэл хичээл мичээлээ харж хагаад ингээ хичээл явьжсан баг. Тэгэд энэ хүртэлтэй тэр хичээлд нь онц сурах тэр боломжийг нь гаргаад өгсөн байхгүй. Өглөөний тугал татуулах 5 цагийн сэрүүлэг тэр хүний хичээлийг маш сайн хийх тэр арга ухаанд суралцуулсан байна. Өглөө эрт босоо нойрон сэрчсэн хичээл ном хайлж байгаас. Тэгэхэд үеийнх нь арай ч өгөж одоо босоол тэ нэг хичээлдээ хоцрох нь олгүй гэж хаад манад айл тэр очсон бүх юмаа бэлэн хичээлээ бэлэн болцсон гэж байгаа. Тэгээ энэ болгон дээрээс ингээд амьдралын маш том юмд хүн суралцж байгаа. Бүх юм амар жижиг юмнаас. Тий, юм амар жижиг юмнаас эхэлж байгаа л. Хүмүүс ингээд юмыг амар томоор хараад байхгүй. Өө жижигхэн энгийн юмнаас хамаг юм эхэлж байгаа. Өө энэ чинь хэдэн цаг явуулсан.